Монгол үрээсээ хаагцах. Надад хэцүүч гэсэн. Монголоос хаагцаагүй цагт. Ялгүйч. Жанч хүүгийн даваанаас нааш манч хятадын шаах марл игчигний туурай мөрийг хаалхан даваа давуулж халах Монголын газарт хизээч гişүүлэхгүй төлөө би эцэг хүртэл тэмцэх бол. Аргын тооллын 1905 дугаар он Шингэн ханд дорж манжийн шин засгийн бодлогыг илт эсэргүүцсэн эхэн утгаан онгон дагшин байдлаар нь хадгалахыг эрмэлзэж байсан тул түүнд хатуу сануулга өгөх зорилгоор манжийн Бадаргуулт төр хааны царилгаар 13 настай Балчирхүү Дансан Чамсын хааны ордны дэг журмыг зөөрчсөн гэсэн шалтгаанаар цаацалжээ. Эрдэн дайчин Чинван ханд доржин. Эрдэн хошойчин он цэрэн доржин хүү Минжид доржин гэрвэлд 1869 дугаар оны шарагчин могой жилд мэндэлжээ. Хандвангийн эцэг нь хошойчин он цэрэн доржин хүү тэргүн тайж Минжид дорж. Эх нь Саруул ухаанд ажиллаж Чэнгүгэрийн нутаг усандаа нэртэй сосор хатан билээ. Ханд доржван Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хун тайчийн удмын алтан ургийн соруулжид язгууртан бөгөөд угсаа залгасан хошуу засаг ноён билээ. Зуны цагт Минжид доржинх Булган улсын суг хан жаргалантын өвөр гээд Булган хангаан үзэсгэлэнт нутгаар зуусан. Ханд дорж 6 наснаас гэрийн багшаар Монгол бичиг заалган сайн суралцж манж хятад хэл мөн чадамгаа эзэмшжээ. Түүний эцэг Минжид дорж хүүхэн 11 настайд нь бий барсан болохоор ханд дорж 23 насндан өвөг эцгийнхээ суурьнд сууж хошуу засаг хошоо Чинван хэрэгэм залгамжсан юм. Хошоо Чинван ханд дорж хайрт хүүгэн Бадаргуулт төр хааны зарилгаар цаацлуулж ордны үжшийн зогонд урагдахтан таслуулсан толгойг нь гар дээр нь авч асар их доромжлол амссан нь манжийн дарлын эсрэг тэмцлийн чухам гал дээр тос нэмэх адил дурлцуулсан юм.
Манжийн дарлал улам ширүүсээр байгаа гэсэргүүцэх болсон хошой Чингван хандад орж сайн ноён хан Намнан сүрэн хаалм цэрэн чимэд нарын ноёд ламнар Монгол тургалтны орхон шашны тэргүүн сүсэгтэн олны дунд үлэмжих нэр нөлөөтэй 8 дугаар богд жавдсан том гэгэнтнийг үндэсний эрхчлөөний тэмцэлдэн татан оролцуулж хэлсэн. Хошой Чингван ханд орж хожим Манлайбаатар цолоор шагнагдсан өвөр Монголын эх оронч Баргын Дамжин сүрэнтэй 1908 онд дотн танилцсан Монгол улсыг туурга тусгаарлах ирээдүйн тухай ярилцсан хүчээ нэгтгэн тэмцэхээр тохирчээ. Нэгэн 1911 дугаар оны зуны дунд сар нийслэл хүрээ Эрдэнэ шанзалбын яам. Халахын дөрвөн хан Төшөөд хан Дашням, сайн ноён хан Намнан сүрэн, засагт хан Содноморавдан, Сэцэн хан Наваанэрэн нар болон халахын бусад ноёд ихэс дээдэс худагт хувилгаад нар цугларч Манжидайчин улсын эсрэг хэрхэн тэмцэхийн зөвлөлдсөн байна. Дараа нь хан уулын их тэнгэрийн аманд халахын дөрвөн хан ихэс ноёдын нууц зөвлөгөөн болж хаан Торос улсаас тусламж гуйх төлөөлөгчөөр хошой Чингван хандад орж даалам цэрэн чимэд өвөрлөгч зостын чуулганы хайсан гүн нарыг томилон илгээжээ. 1911 дугаар оны 8 дугаар сар Орос улсын нийслэл Санкт-Петербург хот. Хандван тэргүүтэй Монголын тус гар тогтнолын төлөө хөдөлгөөний төлөөлөгчд Манжийн туршуулуудын мөрдлөгөөс мөр буруулан явсаар Хяагт Иркутскээр дамжин Санкт-Петербург хотод 8 дугаар сарын 15-нд очиж хаан Торос улсын сайд нарын зөвлөлийн тэргүүн ноён Столыпинд Бараал хан богдож явсан том хотогт болон халахын дөрвөн ханыг үзэглэсэн Орос улсаас зэрэг зэвсгийн тусламж хүссэн бичгийг түүнд гардуулж өгсөн байна. Сайн ноён хан Намнан сүрэн зэрэг хүмүүс бол Манжаас тусгаарлах асуудлыг богд гэгэнд айлтгсан. Үүний хариуд богд гэгэн юм бүхэн хэмжээтэй хөдлөх цаг нь болсон гэж хариулсан. Ийм учраас 1911 оны 7 дугаар сард Шанзуй яамд богд Батөрчлөл өргөхөөр ирсэн ноёд цугларч Манжаас тусгаарлах асуудлыг хэлэлцсэн. Энд оролцсон бүх хүмүүс бол энэ саналыг бол дэмжижсэн. Гэхдээ зарим хүмүүс жаахан харзнах, тэнэг илцэх байдалтай байсан учраас санаа нийлсэн ноёд одоогийн энэ нүхтийн амд гэр барьж хуралдаад Чингван хандд орж даалам цэрэн чимэд өвөрлөгт төшмөл хайсан нарыг хаан Торос улсаас тусламж гуйх хэрэгтэй итгэмжлэн зархаар тогтсон байна. За богд гэгэн Оросын консулаас виз зөвшөөрөл авсан. Хэдий тийм боловч Манжууд бол тэднийг тагнах, мөрдөх ажил хүчтэй байсан учраас энэ хүмүүс одоогийн Булган аймгийн нутаг Дайчвангийн нутгийн хэлээр нууцаар хэл давсан. Анчтын жимээр хэл давж цаашаа эрхүү өрсөн. Эрхүүгээс бол галт тэргэнд сууж Санкт-Петербург хотыг зорьсон. Энэ үед Оросын эрх баригчид Монголын асуудлаар бол санал хуваагдсан. Нэг хэсэг нь бол Монголоос болж дэлхийд дахин чууган тарих хэрэггүй Монголын төлөөлөгчдийг замд нь буцаа хийсэн саналтай байсан. Нөгөө нэг хэсэг нь бол бид Монголын анхаарлаасаа гаргаж болохгүй. Бид орон дахинд нөлөөтэй байвал Монгол нөлөөгөө тогтоох ёстой. Ийм учраас бол
төлөөлөгчдийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Ингээ энэ тал дийлж төлөөлөгчдийг хүлээн авах болсон. Замд бол Монголын төлөөлөгчд бол саад гарч байсан. Манжийн тагнуул туршуулалтаа хэдэн хүн вагоны таамбраас тэднийг барьж авч шидэх гэсэн. Гэтэл даалам цэрэн чимэд бол банд залуугаасаа сайн байсан учраас тэднийг бол дор нь ялж дийлсэн. Түүнээс цааш бол Оросын цагтаагийн хамгаалтанд Санкт-Петербург орсон байгаа. Санкт-Петербургт очиод бол Оросын сайд нарын зөвлөлийн дарга 2 дугаар Николай хаанд бараалгасан. 2 дугаар Николай хаанд Богд Гэгэн болон Алхын 4 хааны бичгийг гардуулсан. Энэ бичгийн утга бол Монголыг тусгаар тогтноход цэргийн хүчээр тусламж өгөөч гэсэн ийм санал байсан. Энэ бүгдийг бол наривчлан хэлэлцсэний үр дүнд Оросын тал бол Монголд бол хятадууд террор үйлдвэл өмгөөлж хамгаална. Консулынхаа цэргийн тоог нэмэгдүүлнэ. Оросын консул бол 200 орчим цэрэгтэй байсан хүрээнд энийг бол 800 болгоно гэх мэтийн санал байгаад баг зэрэг рублийн зээл олгох болсон. Баг зэрэг зэвсгийн зээл болгосон. Хэдийгээр энэ үйл явдал бол өөрсдийн сансан төрсөн хурц чадаагүй боловч нэлээд том алхам хийсэн гэж үзэж болох юм. Шингван хандад орж тэргүүтээ манай төлөөлөгчдийг Манжин эсрэг тэмцэлд тусламж хүсээд хаант Оросоос буцах замд нь Манжин нууц туршуулуудын мөрдлөг улам чангарсан байна. Тиймээс Шингван хандад орж өөрийнх нь хошууны хойд зах Оростой хэлдэг газраар нутгийн анчдын жим даган нууцаар Монголдон орж иржээ. Тэрээр нутгийн хаан цонхлон ууланда өөрийнхөө баг зэрэгээр хамгаалуулан хэсэг хугацаанд манжуудаас нуугдан бүгжээ. Энэ үед нийслэл хүрээнд халахын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийдэх газрыг байгуулан түвшээгүн чагдарж толгойлох болсон байна. Энэ газарт Чингван хандад орж зөвлөм шийтгэх түшмэлээр томилогджээ. Хандван тэнхүү хошуу нутагтаа хэсэг зур байдлыг ажиглан хятадын загаагчин гахай жилийн хувьсгал ялсан мэдээ авмагц хүрээнд эргэн ирж тусгаар тогтнолын төлөө тэмцэлд шамдан оржээ. Энэ үед Түшээд хан Сэцэн хан аймгаас цэрэг татах шийдвэр гарч Чингван хандад орж тэр цагт Түшээд хан аймгийн жанжин байсан учраас 2-3 хоногийн дотор 500 цэрэг дайчлан цуглуулж чадсан юм. Хандван хошууныхан ард олны дунд хичнээнийх нэр нөлөөтэй манлайлагч тэмцэлийн удирдагч Вайсны нотолгоо энэ юм. Халахын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийдэх газар буюу түр засгийн газрын шинжтэй энэ байгууллага хүрээнд суугаа Манжамбон сандок 3 хоногийн дотор Монгол хязгаараас зайлан явахыг тулган шаарджээ. Тэр үед хүрээнд байсан Америкийн иргэн Монгол гүн хэмээгдсэн Ларсон бичгтэн Монголын ноёд Манжамбон сандод үнэхээр тааламжгүй байлаа. Тухайлбал Хандван Сандо амбанг өөрийнхөө ирсэн зүг рүү буцаад цагаан хэрмийн цаад руу тонилбол сайнсан гэж байлаа. Монголын бусад томоохон ноёд Хандван шиг санснан шууд хэлж чаддаггүй. Хандван энэ бүхэнд дургүйцэхтэй нийслэл хүрээнээс гарч Түшээд хан аймаг рууган яваад сэргэл сүүлэн их хүрээн дээрээ шууд л манж нарыг зайлахыг шаардсан бөгөөд энэ хувьсгал цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор л болж өнгөрсөн юм. Монголын ард түмэн маргааш өглөө сэрээдэл Монгол улс хятадын гараас чөлөөлөгдсөнийг мэдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд Улястаг онцон эсэргүүцэлгүйгээр чөлөөлж харин Ховд хотыг нэлээд ширүүн тэмцэлийн үр дүнд байлдан авчээ. Иймхүү 1911 оны 12 дугаар сарын сүүлч дүн өвлөөр Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал яллаа. Ингэж 1691 оны долон нуурын чуулганаар Манжин эрхшээлд орсон Монгол орон
220 жилийн дараа тусгаар тогтнолон сэргэн тунхагласан юм. Энэхүү түүхэн хувьсгалын оюун санааны удирдагч нь 8 дугаар богдож явсан том бодогтов Монгол түмний тэмцлийг удирдан манлайсан удирдагчдын түүчэн хошой Чингван хандад орж байсан юм. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн Богд хааны анхны зарилгаар тулгар төрийг байгуулахад онцгой авьяа байгуулсны учир хошой Чингван хандад оржийг үе үлрэх эрдэн дайчин цол ханы ямб давхар бүнлүү шар хүрм улбар шар жолоо нэгэн үед ногоон жуус шагнаж шадар сайд бүгд захирах сайд гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдаар тохон томилсон байна. Тэр хүн тэр үеийн зүтгэлтнүүдэд Монгол улс тэр чигээр өнөөдөр байгаа бүх амьдралаараа өртөө. Тэр хүмүүс тухайн үед 200 жил гаруй одоо унтсан түүхийн дараа тэр хүмүүс сэрсэн. Талд эрхчлөөний төмрийг асаасан. Олон хүний сэтгэлд эрхчлөөний хүсэл эрмэлзлийг тэгээ тэрэнд итгэх итгэлийг сэрэж өгсөн. Өөртөө байгаа эцсийн бүх боломжийг дайчилж ажиллаж байсан. Юугаач хайрлаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Амиач хайрлаа. Энэ бүгдийг тэгтээ амьлуулж ажилуулахад энэ дотроо монголчууд нэгдээд бид тусгаар байх ёстой гэдэг нэг бодох нэг асуудал. Дэлхийд тэр үед тэр олон жил унтцсны дараа Монголын агуу түүх бараг мартагдсны дараа сэрж ирээд бид нар чи юм тусдаа өөрийн соёл иргэншилтэй газар нутагтай өөрийгөө захираад явах боломжтой нөөцтэй ийм улс байна гэдгийг ойлгуулна гэдэг бол маш хүнд ажил. Тэр үеийн дипломатуудад бүр ямар хэцүү байсан бэ? Яг бүр тэдний чинь тэр үед нь дипломат гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүй үе шүү дээ. Өнөөдөр тусгаар тогтносон улсын гадаад яамны хүмүүс бол дипломатууд. Тэгэхэд дөнгөж тусгаар тогтнох гээд явж байгаа хүмүүсийг улсын ч хүлээн зөвшөөрөөгүй байж байгаа үед тэр дипломат хашаад явж байгаа хүмүүсийн ч дипломат гэж үзэхгүй. Энийг л ойлгуулах гэж тэр гадны одоо улсуудын дэмжлэгийг авах гэж ямар их хүчин чармайл гаргаж исэн бэ гэдэг бол одоо төсөөлөхөд бол одоо бэрх. Тэгтээ тэд нар чадчихсан. Чадахтаа зүгээр нэг хоосон ярьж байгаагүй. Үндслэлтэй тайлбартай судалгаатай асуудал ярьдаг байсан. Өнөөдөр архивын баримтуудаас харагдаж байна. Тухайн үед Дааланд Цэрэн чимэд Чингван ханд орж гих зэргийн тэргүүний сэхэтнүүд бол олон улсын хуулийг нэлээд сайн судалж ирсэн байна. Тухайн үед Канадын судлаачийн олон улсын эрх зүйн судалгааны номыг хятад хэл рүү орчуулсан байгааг нь авч Монгол руугаа орчуулад Төмөн орны ердийн цааз гэсэн тэр орчуулгын номыг өөрсдөө барай нэлээд судалсан ажиллаж ирсэн байна. Бараг 200-аад улс орнуудын дэлхий дээр одоо байж гэн гэхэд чинь бид нар дээрээсээ 19-т орж байгаа 3 сая хүнтэй. Нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд бараг нэгд орж байгаа. Ийм том газар нутгийг тэр хүмүүс зүгээр цахиур буу ташуурын үзүүртээр бид нарт авчирч өгсөн байхгүй. Тэр үед дэлхий бол юун цахиур буунаас хамаагүй хол явцсан зэвсгэлтэй, техниктэй болцсон байсан үе шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бол өөрийнхөө байгаа гарт байсан бүх нөөц болцоо. Толгоонд байсан мэдлэг тэр оюун ухаанаа зөв одоо төвлөрүүлж энэ тусгаар тогтнолыг биднэрт биерийн ч хүчээр зэвсгийн ч хүчээр сэлж өгсөн байхгүй. Тэрийг л бид нар мартахгүй. Тэр үднээсээ бол би үнэхээр гүнээ хүнддэг юм хүмүүс. Чингван хандад орж гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамыг шинээр эмхлэн зохион байгуулж дэд сайтынхан хамтаар шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрхгүй, бэрхээс зайлахгүй эдүгээгийн байгуулсан төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгийн мэд
хичээнгүйлэн хайрламой хэмээн тангараг өргөжээ. Чингэн хандад орж шин тутам тусгаар тогтнолон сэргээсэн Монгол орноо улс шиг улс байлгах Монгол төрийн эрхэмсэг оршихуйн төлөө чин сэтгэлээр хүчин зүтгэж Монгол төрийн бэлэгдлийн асуудалд онцгойлон анхаарчээ. Тэрээр Монгол төрийн дээд шагнал тэргүүн зэрэг эрдэнийн очир одонг санаачлан эхийн зохиолгон Санкт Петербург хотын Боккин пүүсэнд захиалан бүтээлгсэн байдаг. Чингэн хандад оржийн санаачилгаар 1912 оны 3 дугаар сарын 24-нд орчин цагийн анхны баг сургуулийг 47 сурагчтайгаар байгуулсан байна. Энэ тухай Монгол судлаач Эрдэмтэн Коочвич Эрхэм Ванта өөрийн мэрэгэн оюуны нүдээр илт үзэж Монгол газраа Эрдэм номын сургуулиуд ба цэргийн байгууламж бүхнээ ихэд хичээн оролддог тань гайхамшиг хэмээн үнэлсэн байдаг. Хандвангийн санаачилгаар Орос улсаас хэвлэлийн машин үсгийн хэв захиалан авчирч гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх үйлдвэр байгуулан сонин бичиг сэтгүүл тогтмол хэвлэдэг болжээ. Шухам хүү Чингэн хандад орж эхдэгэн дондогдулам нарын санаачилгаар шашин төрийг хослон баригч богд гэгэнтний мэлми гих Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгон нийслэл хүрээнд өндөр жанрайскийн сүм жанрайск шүтэнийг 1911-с 1913 онд барьж байгуулж дуусгасан байна. Тэрээр Монгол улсын гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдаар томилогдсноор хүрээнээ байнга суурших болж өрн дорны уран барилгын хэв маягийг хослуулсан чамин уран хийцтэй нэгэн байшин бариулсан нь Хандвангийн өргөө хэмээгдэн 100 гаруй жил сүндэр сайр байна. 20 дугаар зууны Монголын хамгийн том түүхэн хүмүүсийн нэг, хамгийн цогт их оромчтой нэг. Тэгээд зөвхөн түүхэн биш, ард түмний донд домог болж яригдсаар ирсэн ийм гайхамшигтай хүн. Миний хувьд хөлөн огторгон зац буюу их дагны үчил гэж түүхэн роман бичгтээ Эрдэнэ дайчин хошоо Чингэн ханд доржийн талаар өөрийнхөө хэмжээнд судалсан. Миний хувьд судалсан өнцөг маань илүү сүлд одоо илүү их дагн цэндийн дондог долонтой холбоотой талаас нь илүү их судалсан. Романдач бас тэгж тусгаж үзүүлсэн учраас. Тэгээ ер нь нөгөө алтан бос түүхэнд за тэгэл аман их сурвалжуудад энэ их дагн Чингэн ханд дорж хоёрыг их ойр шадар явсан хүмүүс гэж ярьдаг. Тийм их сурвалжууд үлдсэн байдаг. За тэгээд академич П хорлоогийн бичснээр ч гэсэн одоо энэ циркийн зүүн талд байдаг тэр дайчин Чингэнгийн өргөөний хоёр давхрын тагтан дээрээс Чингэн ханд доржийн хатан Сэвжидмаа ахата тагтан дээрээ зогсчоод дурангаар тэр зүүн урд зүг рүү богд хааны шарав пилжилэн гэдэг ногоон ортнолоо дурандаад орой ир нөхрөө гэртээ ирэхэд их дагн та хоёр ногоон ортны цэцэрлэг түрээлэнд явж байсан гэж хэлдэг байсан гэх мэтэр маш их баримтад байдаг. Энэ хоёрын холбоо нь зүгээр нэг тийм нэг амин холбоо байгаагүй байна гэж миний хувьд боддог. Хамгийн наад захын жишээ хэлэхэд олноо өргөцсөн Богд хаанд Монгол улсын анхны төрийн сүлддууллыг их дагн дондог дулам Эрдэнэ дайчин Чингэн ханд дорж хоёр хамтран зохиосон гэж үздэг. 100 лангийн Жорол ус гэдэг энэ дууны шүлгийг их дагн ханд дорж хоёр зохиосон. Ер нь тусгаар энэ Монгол улс нь төрийн дуулалтай ах хэвээр юм байна гэдэг дээр бол Чингэн ханд дорж санаачлаг гаргасан төрийн сүлд дуулалтай болгоход өөрийн биеэр оролцсон гэж үздэг. Чингэн ханд доржтой тогтоосон тэр холбоо харилцаа нь Богд хааныг тойрсон шашны институтыг илүү төрийн байгуулалт руу одоо ойртуулахад нь харын талын одоо энэ ноёдын үзүүлэх нөлөө нь Чингэн ханд доржоор дамжиж их нөлөөлж исэн байдаг юм байна л да. Зөвхөн одоо гадаад явдлын амны сайд биш. Тэгээд одоо орчин үеийн ангаах ухаан одоо шинэ үеийн Европ эмнэлгийг хөгжүүлэхэд хүртэл гар бие оролцсон байдаг нь бол надад их сонирхолтой санагддаг. 1914 онд
Санкт Петербургт очоод худалдаж авсан одоо нөгөө цэргийн эм тан боодол за тэгээд хээрийн одоо авч явдаг аяны одоо эмийн сан зэрэг 5 бодлын ачаа бараг Чинван ханд доржин нэр дээр худалдаж аваад 302 өрөөбөл 75 копек төлөв гэсэн баримтнаас архивт үлдсэн байдаг. За тэгээд 1914 оны Орос Монголын хамтарсан одоо цэргийн талаар хамтран ажиллах гэрээг бас манлайлан оролцож байнгын айрамтай болох Оросоос цэргийн түвшмэл эрдэмтэн сургагч нарыг авчирч Монгол цэргүүдийг сургах ажлыг бас хошоо Чинван ханд орж оройлон авч явсан байдаг. За 1921 оны хувьсгалд ч гэсэн Дайчин Чинвангийн хошуу одоо Чинван ханд оржийн хүү угсаа залгасан Чинван Жамбал доржийн хошуу бас тэргүүлэн оролцсон байдаг. Ингээд ер нь үнэхээр их оронж бас Монголыг жинхэнэ шинэ үеийн шинэ зууны хөгжсөн улс олохын төлөө сэтгэл чөлөөрдөж явдаг байсан улс төрийн томоохон зүтгэлтэн байжээ гэдэг нь энэ бүх жишээнээс харагддаг юм аа. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь 1911 онд Оросд явж байхдаа онгоцон цоож үтсэн юм бэлээ Чинван. Тэгээд зураг нь нас сүлд Оросын одоо нэг хуучны зургийн архив бас олцсон юм бэлээ. За тэгээд спортыг ч гэсэн их ивэж сонирхдаг хүн байсан юм бэлээ. Дайчин Чинвангийн хошууны бүхийн одоо отог гэдэг нь бол их том хүчрхэг асар олон хүчтэй бөхжүүлтэй тэдний одоо нэг нь хаалгын домогт ах トゥ хоёр аврах шагдрын лусан жамбаа шагдрын намхан аврах хоёр бол хоёулаа Дайчин Чинвангийн одоо бүхийн отгийн одоо хүчит бөхчүүдээсэн. Тэгээ сонирхолтой нь нөгөө Эрдэнэ цэцэн их тайгн Дондог долмын хувийн одоо нөгөө их тайгны бөхчүүл гэж авсан хоёр бүх олон ах トゥ хоёр аваргууд байдаг. Тэгэхээр үнэхээр урлаг, спорт, шинжлэх ухаан, иргэний боловсрал одоо энэ улс орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах цэргийг хүртэл бүхэл одоо улс орноо цасан тогтнуулах, тулгар төрөө бэхжүүлэх үйлсэд сэтгэл харамгүй зүтгэж авсан юм гайхамшигт түүхэн юм аа. Чингэн хандад орж өөрийнхөө хошууны төв Вангийн хүрээг уран барилгын хийсэн маяг өнгө үзмжээр халахын том хүрээ хийдүүдээс илүү хөгжүүлэхийг эрмэлзэж байсан юм а. Тэрээр өвөг эцгийн үе 1890 оноос анх Эхисурийн тавьсан их цагаан суврагыг 1905 он гэхэд дуусгаж 13 дугаар Далай лам төвдөн жамцаар 10 найлуулжээ. Энэ цагаан сувраг нь өргөнөөрөө 40 см, урт нь 1.2 м, зузаан нь 30-аас 40 см хэмжээтэйгээр боржин чулууг засаж барьсан 40 м өндөр сувраг байжээ. Ийм том сувраг хаалхад ердөө 3 байсан. Мөн 20 дугаар зууны ихээр Вангийн хүрээнд хаалхад хамгийн том дорхойц цогчин дуган байгуулсан нь тэр үеийн модон хийцтэй барилгын хувьд дуулаан тарьсан байгууламж болжээ. Вангийн хүрээний тэрхүү үзэмж төгс авраг том цогчин дуган нь 3 давхар аасар дээвэртэй 64 хаалгатай дотор нь 64 багантай байсан байна. Энэ цогчин дуганд түмэн хувраг ном хорхойц багтаамжтай байсан гэдэг. Бас Деважин хэмээх Бурхны жаргалын орныг дүрсэлсэн халахад ижилгүй гоёмсог сүмийг хиймэл шорон уулан дээр барьж байгуулсныг Ханд Вангийн үед дээврийн алтаар бүрж тогтжуулан дотор нь маш ховор гайхамшигт зүйлсийг байрлуулсан нь уран гоё хийцээрэн төмөн олны нүдийг хужирлаж бахархал бишрлийг өөрийн ирэхгүй төрүүлж байжээ. Ханд Вангийн тэрхүү өргөөн баялаг сайхан номын сандаа түүнд 9 эрднэр бүтээсэн ганжуур данжуурын бүрэн сөмбөн төвд энэтхэг хятад Орос өвөр Монголоос залж авчирсан захиж бүтээлгсэн ховор нандин ном содрууд байдаг байжээ. Чинван хандад орж үндэснийхэн соёл урлагын ухааныг ивэнд итгэгч төдийгүй аядан яруу шүлэг дуулал зохиох авьяастан байсны гэрчин үг аялгууг нь зохиосон айнан төгөлдөр мама зэрэг дуунууд юм а. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Ханд Ван өөрийн хошуу нутагтаа байхдаа нэгэн дуу зохиосон нь Дүгэгийн Монгол улсын гавьяач жүжигчин дуучин Үинч түүний нөхөр хөгжимчин Балданцэр нар 1990 оны эхээр Булган аймгийн сайхан сумын харьяата
эргэрүү настай хонин хэмээх дэнчиг байгаас сурвалжлан олсон байна. Эрдэн дайчин хошой Чингэн хандад оржийн их хатан сэвжид магаас 2 хүү төрсний нэг нь Дансан Жамц 1908 онд 13 настай Манжин хааны ордны дэг зөрчсөн шалтгаанаар цаазлуулсан бол ууган хүү Жамбалдарж 1915-аас 1923 он хүртэл эцгийнхээ Эрдэн дайчин засаг хан зэрэг хошой Чингэн цолыг залгамжлан хошуугаан захирч байгаад хожим 1930 онд зэрэг зэвсэг хадгалж байсан хэрэгээр Ардан засгийнханд цаазлуулжээ. Зарим их сурвалжид Хандванг 2 хүү нэг охинтой байсан гэдэг. Булган аймгийн Өлзий тусамд 1929 онд хийсэн хүн амын тооллогоор Хандвангийн охин Сэсэм 32 настай, түүний охин Даваа 14 настай, Хандвангийн хүү Жамбалдарж 30 настай, дүү Очир 18 настай, эхнэр Цэнцэр нь 26 настай, хүү Сэрод 7 настай, тэдний эх Сосор 78 настай, охин Лавгсэр 3 настай гэсэн бүртгэл улсын архивд хадгалагдсан үлджээ. Эндээс үзэхэд Хандвангийн эх Сосор хатан өндөр насалсан бөгөөд харин охин Сэсмийнх нь удам эдүгэ үлджээ. За би бол Булган аймгийн Цонхлон сумын нутагт төрсөн хөө. Тэгээ миний ээж бол Эчова Халдарч гэдэг хүний охин байгаа юм. Тэгээд яг сүүлд эдийг сүүлд мэдсэн шүү да хөөхөд. Тэгээд би баг байхдаа бол яаж мэдэх вэ? Тэр үед чи яагаад тэгж тэр үед мэддэхгүй байна гэж хэлж бодно шүү дээ. Тэгтэл энэ маань эцэг эцэстүүд яваад хамтарж байгаа та холбоотой учраас бас ноёд байдгийг одоо хүүхэд гэж бодохгүй одоо. Тэгээ тэр үедээ нууцлаг бас тэр бүхий ичээж над тэр талаар тодорхой ярьдаггүй байсан. Ийм л юм. Энэ хүний удам эдийн чинь би 5 дугаар юм уу 6 дугаараас болоод л би энэ хүний ийм байдгийг мэдсэн. Тэгээ манай аав эцүүд энэ талаар ер нь тог ярьдаггүй байсан. Би түрүү хэлсэн шүү дээ. Тэр үед тэгж задгаа ярьдаг ч байсан үе биш. Энэ хүмүүс яг аргагүй их орж хөөх. Хамгийн гол арга зөвхөн хувиа бодсон.
их орлынхаа төлөө хүү одоо чин сэтгэлээс зүтгэжлээ бол эд хөлөд Монгол улсын төлөө метршгүй одоо зүтгэжээд гэж би боддгийг. Тийм учраас бидний өсвөр насны залуучууд та бүхэн бол их орондоо эд хөл шиг чин сэтгэлээс зүтгэж үлж Монгол улсынхаа төлөө өөрсдөө хөгжүүлэхэд төлөө залуу үед өөрсдөө зориулж яваараа гэж бодож явдаг. Одоо тэгж захий да. Ишаях. Соёл боловсролыг хөгжүүлэх талаар Чингван Хандадоржийн хүчин чармайлтыг мэрэгэн сайдын нэвтрхий бодлого хэмээн тухайн цагийн шин тол сэтгүүлд үнэлэн бичиж байжээ. Монгол хаанч түүний олон талт үйл ажиллагааг үнэлж сайныг удирдагч Соло Шагнан сойрхожээ. 1915-аас 21 оны хооронд Хандван одоо зүй бусаар хорлогдсны дараа энэ хүнийг одоо шарилын гутаах, малгай тэргүүтэн бусад одоо хүндэтгэлийн гутаах, орд өргөөг нь гутаах гэсэн ордлууд гадна дотны элдв хүчний зүгээс удаа дараа гарч ирсэн юм байлээ. Тийм учраас Хандвангийн дэргэдийн ихтгэл чадрах хүмүүс, манай Дайчин вангийн хошууны одоо захирагч золтой хүмүүс удаа дараалан заргалтанд тэмцэлдэж бас асуудлуудыг тухайн үед одоо богд хаант айлтгаж байсан юм билээ. Тэгэхээр тухайн үед мөн одоо хэд хэдэн хүн цагаасаа өмнө хорлогдож энэ асуудлыг манлайлжсэн улсууд маань тал болсон гэж яригддаг. За лавта одоо миний оюутан ахудаа за сүүлд ингэ сонссноор бол Хандвангийн хамгийн сүүлд одоо эргэлж байсан отго жинс босод одоо нарийн нандин хэдлэлийг нь одоогийн Эрдэнэ хотын говьл хавцаа одоо үнэн жалбат шамдар нь нууж одоо босод одоо гадны хүмүүсээс нууж ясан гэдэг юм яриа. Энэ бол бас нүуний дурсгалыг хөнгөчүүлэх чиглэлээр хийгдсэн ажиллаж үзэж болно. За манай Булган нутгийн өгчүүл бас түүх дурсамжиндаа бичиж үлдээсэн байдаг. Аман ярианд хадгалагдаж үлдсэн байдаг. Хандван ер нь ноёд одоо албат ардаа хэр даралдаг, хэр мөлждөг, тийм хэр ааштай ноён байсан бай гэхэд Хандвангийн далаар бол өнөөдөр хүртэл Булган нутгийн ард иргэд хамгийн сайхан эргээр ярьдаг. Тухайн үед улс Монголынхон төлөө зүтгээд ард иргэдэд ч дарлах завгүй явсан ийм хүн шүү. Дарлах гэж тийм зам тэр манай ноёнд байгаагүй маа гэж яригддаг. Тэгэхээр ард иргэдтэй өтгөс буурлуудад халамжтай үеийнхээ хүмүүст бас тустай зөвлөж ярьдаг. Олон хүний амьдрал ахуйд бас тус тийм болж явсан тийм өгөөмөр нэмжигтэй тийм хүн байсан юм билээ. Эдүгэ Чингван Хандадоржийн хошуу нутаг буюу Булган аймгийн нутаг дэвсгэрт Монголын 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэтийн зэс молибдены аврагдам үйлдвэр цогцлон босч Булган аймаг Архан аймагт соёл эрдэм боловсрол цэцэглэн хөгжиж байна. Түүний санаж бодож зорж зүтгэж байсан тэрхүү гэгэн үйлс нь бийжин хэрэгжиж хүн ард нь нутаг орнон шинтгэн хөгжүүлж урам зориг төгс урагшилж байна. Монгол улсынхаа үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн чин зоригт эх оронч Монгол төрийн гарн гай зүтгэлтэн анхны гадаад хэргийн яамны тэргүүн сайд Эрдэнэ Дайчин хошой Чингван Мэжидоржийн Хандадоржийн байгуулсан гавья үеийн үед үрийн үрд үрдмөнх оршин дурсагдах нь амжиг